одоо хаадын цагтлуудын дундаас одоо Аргун хааны Францын 4-р гофилийг илгээсэн цагтл байж байгаа. 3 м 10 см урттай цагтл. Тухайн үедээ бол үнэхээр одоо тийм урт цагтлыг тэгж нэгдүгürt яагаад илгээж байгаа юм. Хоёрдугаарт тэр тухайн үед 3 м 10 см цагтл дээр дарагдсан тэр тамганы дардсыг ингээд аваад үзэхээр 25 хэмжээтэй. Монгол түмэн амар мэндүү. Та бүхэн сайхан наадацгааж байна уу? Ингээд Хөгцөнгөр радиогийн маань шинжлэх ухаан танин мэдхийн подкастыг туул миний би та бүхэнд хөтлөн хүргэдэг. За тэгвэл энэ удаагийн зочноо урьж авчираад тэгээ шинэхэн дугаараа буюу наадмын тусгай дугаараа, баярын тусгай дугаараа эхлүүлэхэд бэлэн болсон байна. За ингээд та бүхэндээ өнөөдрийн зочноо танилцуулъя. Ингээд баярын тусгай дугаарт маань Монгол улсын соёлын элч, уран бичээч, Титэн арт академийн тэргүүн, дэд профессор, судлаач Ариун болд манай студид урагдсан ирсэн байна. Та амар мэндөө. За амар мэндөө та бүхэндээ энэ сайхан дэлгэр зууны амар мэндийг төвшүүлье. Та бүхэн маань сайхан наадах гэж байна уу? Сайхан наадаж байна. Та сайхан наадаж байна уу? Сайхан зуншиж байна уу? Тавлаг сайхан байна да. За тэгээ уран бүтээл ариун байгаа байх. Яагаад уран бүтээл гэж хэлсэн бэ гэхээр энэ сайхан биер янтайгаа манай студид одоо авч ирээд тэгээд уран бүтээлийнхээ талаар ярилцах гэж байгаамаа. Тэгээ үзэж байгаа, сонсож байгаа олон хүмүүс байгаа. Тэр дундаа бас хүүхдүүд байгаа. Монгол бичгийг сүүлийн үед хүүхдүүд маш их сонирхдаг болсон байна, бичдэг болсон байна. Тэгэхээр бид нэр өнөөдөр таны уран бүтээлийн талаар ярилцсан. Таны бас яагаад энэ Монгол бичих рүү ингээд одоо ороод бичээд бүр тэр дундаа уран бичлэгийг бичээд биер янтаагаар бичнэ гэдэг чинь бүр илүү нарийн нандин зүйл авах гэж бодож байна. За энэ талаар бид нар ярилцсанаа. Тэгээ эхлээд би танаас анх биер барьсан тэр мөчийг нь асуух гэсэн юм. Хизээ, хэдэн онд, хэдэн настай байх та гэж асуух уу? За Монгол бичиг гэдэг зүйлтэй би одоо анх 1992 онд ах. Одоо монгол бичигтэй учирж байлаа. Тэгээд тэр тухайн үед манай монгол бичгийн багш бол одоогийн Монгол улсын гавьяа төгс Чулуунбор гэж багш маань байдаг байсан. Тэгээд тэр хүн ер нь энэ монгол бичигт дурлах анх суурийг маань их сайхан тавьсан. Тухайн үеийн одоо хүүхд багчууд бид нар одоо монгол бичиг гэдэг зүйлийг бол одоо энэ гайхалтай багшаар заалгаж ирсэн нь бол одоо миний хувьд бол их хувь зай гэж үздэг. Тэгээд бага ангид байхдаа одоо би саяхан нэг сүүлд нэг бага ангийнхаа хувийн хэрэгээ үзчихсэн чинь монгол хэлний одоо аймгийн аврагад ороод төрүүлж байсан байна. Монгол хэл бичгийн тэгээ улсын олимпиадад оролцоод бас 3 дугаар хайранд орж исэн байна гэдэргээд ингээ юмнуудаа харж исэн чинь би ч багын монгол бичиг дуртай байсан юм байна гэдэг нэг юм ойлголт авсан. Нэгдүгээрт, хоёрдугаарт ер нь яг манай өвөө монгол бичгээр их сайхан бичдэг хүн байсан. Их гайхалтай татлаган бичгээр их гоё бичдэг. Тэгээ ер нь монгол бичгээр их сайхан тэмдэглэл хөтэлдэг. Тэгээд яг гадаа хүүхдүүд тоглож байхад намайг хажуудаа суулгаж ирээд манай дээшээ 7 үеийн ургийн бичгийг хажуудаа суулгаж бичүүлж ирсэн. Ийм гайхалтай. Тэгээд тэрийг тухайн үедээ би бол их дургүй хүлээж авч бичижсэн. Тэгээ одоо ингээд саяхан би сүүлд одоо юм авах гэж жаад архив авах гэж жаад харсан. Өвгийнхаа бүр тийг суулгаж бичүүлж ирсэн тэр бичгийг хараад бүр ямар бүр ста хайр хүрж ирсэн. Ямар гайхалтай хүн байсан юм бэ гэж өвгөөрөө бахархаж илаа. Тэгээ хүн ургийн бичиг яг удам судар энэ зүйлүүдэд бичээд ирэхээр бидний миний өвгдээц ямар мундаг агуу хүмүүс байсан бэ гэдгийг бол одоо хэрэг ингээ харахад бол гайхалтай байж байгаа. Тэгэхээр энэ зүйлээ бол би хүүхд багчуудтай ер нь болчих бол удмын бичиг, ургийн бичгийг айл өрх болгон хөтөлж явах хэрэгтэй гэдэг энэ тал дээр илүү их одоо өөртөө болон бусад хүмүүст зөвлөж одоо та нар маань ингэж ургийн бичиг бичиж байгаарай гэж захиж явдаг да. За Монгол өвөө уламжилж аваад тэгээ энэ өвөө цаашаа түгээн дэлгэрүүлээд бусдад бас зааж сургаад ингээ явж байгаа олон хүмүүс байна. Өв гэхээр олон төрөл байгаа тийм ээ. За тэгвэл таны хувьд бол одоо хийж байгаа зүйл бол босоо монгол бичгээрээ
одоо уран бичлэг хийдэг гэж би ойлгож байна. За дээрэс нь каллиграф гэдэг үг орж ирж байна. За тэгэхээр таны уран бүтээл рүү яриагаа чиглүүлье. Каллиграф гэж яг юуг хэлээд байна вэ? Ерөөсөө энэ каллиграф гэдэг маань яг англиар каллиграф гэдэг хоёр үгийн нийлбэр байгаа юм л да. Тэгээ яг л манай монгол хэл дээр болоод ирэхээр уран бичлэг байгаа. Тэгээ миний энэ анхны монгол бичиг уран бичлэгийн монгол бичгийг бол гавь төгсч Улаанбаатар өгч тавьж өгсөн суурийг. Тэгээд өвөгийн маань бичижсэн тэр зүйл бас айгүй их нөлөөлсөн юм байна л одоо бодохоор. Тэгээд яг уран бичлэгийн анхны суурийг бол би яг анх 2000-ад оны үед яг Монгол Улсын боловсролын сургуульд би багшилж явах үед одоо хүүхдийн ордны багш Батбаяр гэж одоо Монгол Улсын гавь төгсч Батбаяр багш анх уран бичлэгээр хүүхдүүд сургаад ингээд өөрөө уран бичлэгээр юм хийгээд бүтээл хийгээд тэгээд тэргээрээ бас судалгааны ажлыг явьж явах үед нь би анх таарч ирсэн. Тэгээд уран бичлэг гэдэг ер нь ямар гайхалтай юм бэ гэдгийг тухайн үед харж биширч явж ирсэн боловч яг гардаж бие дааж бол суралцахгүй явж байгаа. Сүүлд хэзээ хойно 2015 оны үед одоо бичиг соёл төвийн одоо талигач багш Ганбаатар анх одоо нэг хүүхдийн парк дээр үзүүлэн сургалт гэж нэг өдрийн сургалт зохион байгуулж байсан. Тэгээд тэрэнд нь би очиж хараад ерөнхий нэг бичих техник юмнуудыг харж авч ирсэн. Тэгээд сургалтанд нь бол гүйцэд одоо сууж амжаагүй ч гэсэн яг ямар ч гэсэн анхных нь ерөнхий төрхөө хөвлөл тэндээс харсан. Тэгээд ер нь яг уран бичлэг ямар гайхалтай гэдэг юм бэ гэдгийг Монголынхаа уран бичээчдийн бичвэр ер нь бичгийн тэг энэ юмнуудыг бүгдийг харж судалж бие даад судалж явж байгаад ерөнхийдөө бол хамгийн гол миний сонирхол татсан юм бол манай хаадын цагтлууд байсан. Тэгээд би өөрийнхөө ер нь бол докторийн диссертац судалгааны ажлаа бол Монголын эзэнт гүрний их хаадын цагтлууд нэртэйгээр судалгааны ажил хийж байгаад тэгээд хамгийн гол манай хаадын цагтлууд тийм бичгийн тэг төр тухайн үеийн одоо их хаадын цагтлын бичээч нарын бичгийн тэг гэж ер нь ямар гайхалтай юм байдгийг энийг ер нь одоо яг яаж бичгээр ингэж бичээд байдгийг ингээд судлаад үзсэн чинь үнэхээр манай бичиг соёл бол өстой ундрашгүй их талаа юм байна лээ. Тэгээд тэндээс ингээд судлаад үзэхдээ зэрэг бол за тухайн цаг үедээ тэр мундаг бичээч одоо гүйш багш нар байлаа гэж бодлоо гэхэд одоо яг 100 гэдэг юм уу энэ мянган жилийн хугацаанд бол одоо маш олон бичгийг монголчууд түүхэндээ сольсон байгаа. За тэгэхээр яг энэ олон бичгийн төрлүүдийг солих энэ хугацаанд өнөөдрийг болтол ингээд тасралтгүй одоо бичиг ном судар ард түмний дунд ингээд арилахгүйгээр хадгалагдаад үлдсэн нь монгол бичиг байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ монгол бичгийн яг энэ үндсэн гол тэг үндсэн бичгийн энэ хэв загварыг ингээд яг судлаад үзэхээр хүний биеийн анатом махбодтой яг сашиг холбоотой юм байна. Оо за. Тэгээд судлаад үзэхдээ зэрэг бол одоо жишээлбэл хүний одоо орчин үед бол чакра гэж яриад байдаг шүү дээ, тийм ээ. Одоо хүрд гэж. Монгол бичигт бол бүх тэр хүрдүүд нь байгаа. Титэм хүрд, тийм ээ. Яг титэм, шүд, гэдэс, нуруу, сүүл, орхиц, эвэр гизэг гэдэг те. Энэ бүх элементүүд нь яг монгол бичгийн тэр чигээр байгаа. Тэгээд яг тэргүүрээ ингээд яваад үзэхээр яг хүний бие махбодтой. Тэгээд яг тэр нөгөө уурах тарихтай холбогдох хүний тийм ээ. Титэм морой харилцааны одоо элемент болох шүд. За амьдрах ухаан одоо гэдэс тийм ээ. За ирээдүй болон одоо хойч үе гэсэн өнгөрсөн болон одоо ирээдүй гэсэн уялдаатаагаар одоо жишээлбэл шилб, сүүл орхиц тийм ээ. Тэгээ эвэр гизэг гэдэг бол тэгэл мэдээлэлд дамжуулах нэтэр гэл ингээд судлаад үзэхээр аюу сонирхолтой. Тэгээд монгол бичигчин дээрээсээ доошоогоо ингэж уруудаж бичигддэг учраас эрчим энергийн хувьд бол аюу гайхамшигтай аюу хурдтай бичигддэг. Гэтэл монголчууд дээр одоо дулам багшийн бас надад ярьжсэн юмнаас ингэ сонсож байхад одоо Монголын одоо гайхамшигтай бичсэн морин дэл дээр тавьчих тэхүүт дундаа бас татлан бичгээр монгол бичиг бичдэг байсан. Тэгж захаа хүргэдэг байсан гэж. Мөн занглавчаас байж занглавчаас гэлдэгт чинь бас морин дэлэн дээр тэхүүт дундаа шууд одоо мессеж гэсэн үг шүү дээ. Орчин үеэр шууд мессеж одоо занглавчаасаар бичээд тэрийг одоо арт тал руугаа гэдэг юм уу тийм ээ. Одоо шонхор шууны хөлөнд зүгээд арт тал руугаа мэдээ хүргэдэг гэдэг ч юм уу. Эсвэл морин дэлэн дээр би аюул төртлөө гэвэл мориныхоо дэлэндээ зүгээд занглавчаасаар бичээд ингээд арт тал руугаа мэдээ өгдөг гэдэг ч юм уу.
Гэх мэтлэнгийн ийм гайхамшигтай уламжлалтай өв соёлын бичгийн өв соёлтой холбоотой зүйлсүүд асар их байна. За тэгээд тэр чулуун дээр бичиж байгаа, үйсэн дээр бичиж байгаа. За тэгээд торго, давуу, цаас гэдэг. Тэгээд яг энэ загтлууд судлаад ингээд явж байхаар яг энэ манай одоо хаадын загтлуудын дундаас одоо Аргун хааны Францын 4-р гофилийг илгээсэн загтал байж байгаа. 3 м 10 см урттай загтал. Тухайн үедээ бол үнэхээр одоо тийм урт загтлыг тэгж нэгдүгürt яагаад илгээж байгаа юм. Хоёрдугаарт тэр тухайн үед 3 м 10 см загтал дээр дарагдсан тэр тамганы дардсыг ингээд аваад үзэхээр 25 хэмжээтэй. Одоо орчин цагийн тамга бол нэг 5 см хэмжээтэй жижиг юм байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэл яг тэр загтлууд дээрээс ингээ хараад үзэхээр загтлуудын стандарт гэж юм бүр аль 13 дугаар зууны үед байсан багт. Яасан гэхээр яг бүх хаадын загтлуудын тэг буюу дэг жаяг нь яг нэг стандарт байна. Тэгэнгүүт тэр жишээлбэл монголчууд мөг тэнгэрийн сүсэг хөшөөрөлтэй буюу хамгийн эхлээд мөг тэнгэрийн хүчин дор гэж бичигддэг. Тэгээд үл ялэг жоохон доошлоод одоо их хааны суудар гэж. Нэгсэнд одоо Алтан ургийн хаадын одоо дараалал явах нь Чингис хаан одоо хувлаа гэдэг ч юм уу тий. Тэгээд яг загтал бичиж байгаа хааны нэр одоо Аргун үг мана гэж. Аргун миний хэлэх үг гэсэн үг шүү дээ. Тэгээд монгол үчиг босоо хүн гэж авч үзэх юм бол илгээж байгаа орны хааны нэр болоод албатуудын нэрсийг тэр дор одоо шилвнээс доошоо нэрсийг бичдэг. Яагаад гэвэл бид өлвөл дэлхийн эзэд гэдэг утгыг тэр бичгийнхаа хэв маягаар дамжуулж харуулж байгаа. Тэгээд загтал эхлэхээр тэр дээрээс буцаад мөрддөх ёсоор бичиж эхэлээд тэгээд ингээ бичигдээ явж байгаа. Тэн дунд ганцхан үгэн дээшээ босдог тэр нь мөг тэнгэр. Яагаад тэгэхээр мөг тэнгэрийн сүсэг ширэлт. Тэгээд загтлынхаа гол агуулга юмнуудаа бүгдийг биччихээд хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр хаана хэн гэж хүн бичсэн бэ гэдгийг бүгдийг тодорхой бичдэг гэсэн. Бүх загтлууд яг энэ стандартын дагуу бичигддэг. Тэгэхээр энэ бол үнэхээр гайхамшигтай. Бид бол ийм өв соёлын зүйлийг маш их сайн сурах хэрэгтэй, судлах хэрэгтэй. Ялангуяа хүүхд залуучуудаа бид нар түгэх ёстой. Бид нар энэ өв соёлыг. Тэгээд хамгийн харамсалтай нь одоо энэ их олон загтлуудын яг оригинал бүр их хөвөд нь бүгд жишээлбэл одоо Францын үндэсний архив, Ватиканы нууц архив тийм ээ. Ромын одоо пап дэлгэсэн Гуиканы загтал гээл тэгт чинь л хүртэл Ватиканд байж байгаа шүү дээ тийм ээ. Гэх мэтлэнгээр одоо тэгэл хамгийн анхны монгол бичгийн одоо түүхэн дурсгалт бичээстэй одоо бичгийн олдуур гээл тэгт чинь Эрмитажид Санкт Петербургийн Эрмитажид одоо жишээлбэл Чингисийн чулууны бичиг гээл байж байгаа жишээтэй тийм ээ. Тэгээд энэ бичиг соёлын зүйлүүдийг давхар судлаад ирэхээр тухайн үеийн эзэнт гүрний хаадууд хаан ширээний цуусан дээр өөрийн одоо зоосон дэмтгтийг дэлдүүлдэг. Зоосон дэмтгт дээр нэг тал дээр нь монгол үчгээр нөгөө тал дээр нь арабаар бичдэг. Мөн одоо тухайн үедээ дипломат харилцааны хамгийн том бэлэг тэмдэг болсон символ болсон гэргээ гэж одоо орчин цагийн дипломатаас орж идэв. Гэргэн дээр мөн ялгаахгүй мөг тэнгэрийн хүчин дор их хааны сууд гэдэл одоо жишээлбэл бичээстэй текст байж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ бичгийн хэвдэг жаяг энэ юмнуудыг ингээд судлаад үзэхээр яг энэ биерийн урлаг бол харьцангуй сүүлд манад орж ирсэн. Азийн дундад Азиас буюу жишээлбэл Азийн орнууд Хятад тийм ээ энэ орнуудаас орж ирж байсан. Гэтэл манайх ч бол өөрсдийн бичгийн соёлын түүхийг ингээд судлаад үзэхээр манайх бол үзгийн соёлтой бичгийн соёлтой арт том байсан байна. Одоо жишээлбэл яг энэ хаадын загтлуудыг бичсэн бичгийн үндсэн хэрэгслүүдийг ингээ харахтай зэрэг бол хөвчлэн манах бол яг хулсан үзэг, модон үзэг тийм ээ үзгийн бичвэрээр бичсэн бичвэрүүд. За тэгээд наашлаад одоо модон барын бичвэрүүд. За тэгээд жишээлбэл Хувлаа хаан гэлдэгт чинь хүртэл одоо 100 гаруй жил дөрвөлжин бичгийн одоо төрийн бичиг болгож ирсэн ийм түүхт. Тэгтэл чинь тэр дөрвөлжин бичгээр бичсэн тэр одоо Хувлаа хааны зарлиг, загтал илгээж байсан төрийн бичиг энэ хэрэг юмнуудыг бүгдийг ингээд судлаад үзэх юм бол одоо орчин цагийн бид нарын кирилл бичигтэй адилхан 100 гаруй жил төрийн бичиг болж явж байсан юм гайхалтай байж байна. Тэгээд эхмэл дөрвөлжин бичгийг ингээд дотор нь хараад үзэх юм бол босоод одоо дөрвөлжин бичиг, эхмэл хэвтэй дөрвөлжин бичиг тэгээд дотроо олон залж сог дуугар бичгүүд дотороо явчихж байгаа. Айлыг бичиг. За тэгээд дөрвөлжин бичиг, даваа наашлаад соён бичиг. За сонгодог монгол бичгийн үе гээд. За наашлаад тэгээд одоо тод бичиг гэдээ ороод ирж байна тийм ээ. Мөн
сүүлд бол одоо ингээд манайх бол кирилл латин үсгтэй болоод ингээд явж байна. Ингээд энэ олон бичиг үсгийн энэ дурсалтын зүйлсүүдийг хараад үзэхээр жишээлбэл Заназрын соён бичгийг ингээд харахад чинь Тэнгэрээс өөрөө үссэн бичиг гээл яг дэг жайгийг ингээд харах юм бол бас их гоё юмсаг уран. Яг нөгөө тухайн үед Заназрын одоо яг энэ цаг үед яг тэр соён бичгийг хэрэгжилж яхахын үед бол нөгөө нийтийн хэрэглээ болж чадаагүй. Одоо түүх, шаштрал, судар, ном, сүмхийд, дугна хаяг төдийхөн дээр хийгдээд энэ соёлын их асар олон зүйлүүд устгагдсан. Яг тэр үед л таарсан ийм бичгийн соёл байгаа юм л та. Тэгэхээр яг ер нь энэ их олон бичгийн төрлийн зүйлүүдийг ингээ харахаар ер нь маш их түүх агуулдаг. Тэгэхээр тэр түүхийн хугацаанд одоо маш олон эрдэмтэн бичээчд, эрдэмтэд, судлаачид байсан тодорхой. Тэгэхээр бид бол тэрийг маш их сайн судлах нь их чухал байдаг. Тэгэхээр бичиг гэдэг юм чи өөрөө тэр чигээрээ түүхийг авч үлддэг, түүхийг яг бодиттой баримттайгаар тэмдэглэж үлдээдэг юм гайхамшигтай зүйл байдаг юм л та. За тэгэхээр таны одоо хийж байгаа уран бүтээлүүд дандаа яг монгол бичгээр байна уу? Эсвэл таны энэ дурдсан одоо хуучин түүх сөхөхөд харахаар одоо тэр дөрвөлжин бичих ч юм уу те өөр бичгүүдээс бичдэг үү? Гэхдээ би бол одоо харьцангуй сүүлийн үед бол яг мэдээч хэрэг энэ биерийн бичвэр өөрөө их гоё юмсаг уран. Мэдээч хэрэг уран бичиг гэдэг талаасаа бол одоо хүний нөгөө дотоод мэдрэмж, сэтгэл хөдлөл тэр уран тансаг бичиглийн энэ хэлбэрүүд дагуулгаддаг. Би бас кириллээр бас их гайгүйчдэг. Тэгээд яг анх оюутан болоод одоо улсын багш их сургуульд оюутан болоод ирсэн манай одоо талигач Ташхүү гэж багш их гайхалтай кирилл каллиграфаар хэвээр бундагчдаг юм байсан. Тэгээд анх оюутан болчоод дөнгөж ороод ирсэн чинь Ташхүү багш миний бичвэрийг харснаа. Өө чи маш их гоё хичээнгүү цэвэрхэн бичдэг юм байна кириллээр. Одоо нөгөө элементийн бичиг гэдэг шүү дээ. Тийм. Тэгээ яг би нөгөө бага ангид байхад 10 жилийн сургуульд байхад одоо миний хичээлийн дэвтрүүд ингээд сургуулийн хүндэт самбараас салдаггүй. Яг тэгэхээр айгүй цэгцтэй нөгөө элементээр бичдэг. Тэгээ тийм элементээр бичдэг байсан тэр бичиглэлээрээ их сургуульд ороод ирсэн чинь манай тэр Ташхүү багш харчаад их гоё элементээр бичдэг юм байна. Би чамд нэг жоохон аргачлалуудын заагаад өгье чи. Тэгээ манай Ташхүү багш бол нөгөө манай МОБИС-ийн бүх төгсөгчдийн дипломон дээр дипломын бичиглэлийг бичдэг юм байсан байхгүй. Тэгээд нэг удаа өөрөө тэр их олон оюутнуудын төгсөгчдийн нөгөө дипломын юг нэрсийг бичих гээд амжихгүй. Чи нэг наашаа сууж байгаа багш чам заагаад өгье гэдэг. Тэгээд кириллээр бичээд гисэн чинь тэр үзгээр дараад ингээ бичигдсэн. Үнэхээр гайхалтай санагдсан. Тэгээд кирилл каллиграфаар би бас их гайгүйчдэг. Тэгээ ер нь уран бичиг ер нь л нэг бичгийн төрлийн ил хүн байгаад байсан байгаа байхгүй. Яг миний өөрийн мэргэжил бол төрөлхөрлөг дизайны багш мэргэжилтэй хүн. Тэгж яваад тэгээд одоо урлагт мэндэд сургуульд 10 гаруй жил багш тех мэргэжлэгч хийгээд бас багшийн дэдтэй багшилж явж байгаад ер нь олон жил багшилсан. Тэгээд бичгийн хэлбэр, бичгийн соёл руу бол өөр ирэхгүй татагтаад орсон нь бол яалтчихгүй манай энэ хаатын загтал, бичгийн хэв, тэгээд түүх, соёл энэ юм судлаад ирэхээр өөр ирэхгүй гүн гүнзгий. Өөртөө нөгөө донтно гэдэг болоо те. Тэр шиг тэгэл бичгийн соёл руу орсон да. Яг энэ бичгийн соёл руу ороод одоо хэдэн жил болж байна та? Одоо би үндсэндээ 11-2 жил бараг болж байна. Яг энэ кирилл каллиграф биш нөгөө биерийн бичгийн урлаг руу ороод бол 12 жил болж байна. Яг өмнө нь бол яг хичээнгөө бичиг гэдэг юм уу, кирилл каллиграф гэдэг юм уу, энэ зүйлэр бол 98 он хойш бол бичээд явцсан байсан. Тэгээд таны одоо өмнө нь хийсэн уран бүтээлүүд байгаа бах. Тэднэрээс та ярьж өгөөч. За, ер нь л одоо яг энэ олон жил хаадын загтлуудаар л голцолж явлаа да. Тэгээд нөгөө яг энэ хаадын загтлуудын бичгийн яг нэг үсэг болгон дээр нь одоо детальчилж судалгаа хийгээд тэгээд тэр үсгийг жишээлбэл үсгийн байгуулалт ерөнхий нөгөө пропорц харьцаа яг яаж бичгээр яаж болдгийг гэдэг. Одоо ер нь энэ үсгийн урлаг гэдэг чинь өөрөө гайхамшигтай урлаг л да. Одоо жишээлбэл Оросд бол графологийн шинжилгээ ухаан гэж ярьдаг. Графологийн энэ өөрөө ямар юм байдг вэ гэхээр хүний бичгийн хэлбрээс тухайн хүний темперамент, характер харагдаж байдаг. Зүгээр гарын үсэг татаад орхиход л тэр хүний гарын үсгнээс хэр амжилттай яваа, ямар карьертэй, ямар төвчний хүн бэ гэдэг нь хүртэл харагддаг. Тэгэхээр зарим хүний бичиг чинь нэг их жижигхэн нарийнхан бичдэг. Зарим хүмүүс чинь тэр том талбай дээр баг багтахгүй шахам
хараагаад бичдэг. Зарим хүмүүс чинь унах гэж байгаа юм шиг урагшаага гэдэлгэж бичдэг. Зарим нь бүр ингээд татлаа бичдэг. Инхээр энэ өөрөө ерөөсөө нөгөө хувь хүний характер, темперамент тийг судалдаг яг энэ бүр графологийн шинжилгээ ухаан гэдэг энэ ухаанаар судлагддаг. Нөгөө талаасаа яг энэ бичгийн урлаг гэдэг бол хүний дотоод сэтгэл мэдрэмж, тэр тухайн хүний зан характер хинбэ гэдгийг харуулж идэг юм гайхамшигтай урлаг байна. Тэгээд яг хуу энэ олон жил яг хуу бас яг энэ нөгөө Монголын эзэнт гүрний их хаадын загтлууд бичиг соёлын талаар ингээд одоо жишээлбэл Америкийн нэгдсэн улсын Жорж Вашингтоныг сургууль дээр яг энэ хаадын загтлуудаараа илтгэл тавилаа. Мөн Францад, Германд, Шведэд, за мөн Япон, Солонгос, Оросын шинжилгээ ухааны актив гэдэг маш олон газар бас үзэсгэлэнгээ гаргаа явсан байна л да. Тэгээд мөн Казахстанд бас Монгол Казахстаны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд хоёр улсын одоо гэрээний дагуу очиж бас Монголын эзэнт гүрний их хаадын загтлууд нэртэй үзэсгэлэнгээ банк сургууль дээр бас гаргаж ирсэн. Гэх мэтлэнгээр бас нэг 10 хэдэн орноор хаадын загтлуудынхаа үзэсгэлэнг гаргасан, уран бүтээлээ явсан судалгааныхаа асуудлаар ихтэй сургуулиудад илтгэл хийж явсан байна да. Тэг одоо та юу хийж байна? За жишээ нь өнөөдөр би таныг ингээд зочноор урья гэд ярихад бол би тэрэлжит ингээд бас ингээд өвөө бусдад заахын заагаал тий сорталчлал таниулаад ингээд нөгөө л ажиллаа хийгээ явж гэн гэсэн л хүн уцаар ирсэн шүү дээ. Тэгээ би хааваас нь тэрэлжээс таныг дуудаж авчирч байна. Харин тийм. Тэгээд ер нь яг хүн өөрийнхөө дуртай ажилдаа бол одоо хол газар гэхгүйгээр явдаг юм байна. Одоо жишээлбэл яг манай Титмар тактим бол анх одоо 2015 онд анх байгуулагдаад тэгээ 2015 онд анх байгуулагдсан яг энэ Титмар тактим маань салбар одоо Оросын улбаны улсын Бред дэх Улаан хотод одоо манай шавнар Титмарт студ гэж салбарлаад байгуулад ажиллаж байна. Тэгээд мөн шавнарынхаа энэ бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаад тэнд одоо манай шавнар бас нийлээд маш том үзэсгэлэн гаргаад би сая өнгөрсөн жил бас очичоод ирсэн. Сая бас Оросын Новосибирскт, Красноярскт бас үзэсгэлэн гаргаад ирлээ. Тэгээд шавнарынхаа бүтээлүүдийг хараад үнэхээр ийм би одоо хийцсэн бахта гэмээр бахархал төрж илаа. Тэгээд брэдүүд маань бол үнэхээр би өөрөө бас 20-ийн шараад омгийн брэд хүн байхгүй. Тэгээд брэдүүдтэй ер нь хийлэгтэй. Тэгээд брэд шавнар маань үнэхээр гайхалтай. Одоо Монгол бичиг яг энэ үндэсний бичиг соёлоор болоод одоо үнэхээр гайхалтай бичиж суралцж байна. За Монголда бас одоо маш олон хүүхд багцуудад ерөнхий боловсролын сургуулиуд, ихтэй сургуулиудад одоо каллиграф уран бичлийн сургалтаа бас заагаа явж байгаа. За саяхан одоо жишээлбэл би яг энэ нөгөө өөрийнхөө төрсөн нутаг Сүхбаатар аймагта Жаахан шаргын нутаг гэдэг Монгол бичгийн одоо олон улсын уралдаан зохион байгуулалт 5 дахь жилдээ зохион байгуулалт сая дуусч байна. Тэгээд өнгөрсөн жилээс яг энэ перформанс каллиграф арт буюу одоо яг энэ жилээс яг орчуулад үзэхээр зохиомч уран бичлийн холбоо гэж ийм холбоо байгуулад яг энэ нөгөө одоо бүжиглж аваад бичдэг энэ урлагийн төрлийг одоо шинээр бий болгоод хөгжүүлээ явж байна. За. Тэгээ өнгөрсөн жил бол анхныхаа одоо уралдааныг зохион байгуулахдаа бол зохиомж уран бичлэгийнхаа анхны уралдааныг зохион байгуулад тэгээ төрүүлсэн хүүхдүүдэд бол яг байгууллагад нөдлөө амрацаад ирсэн. Тэгэхээр яг нөгөө багаараа хүүхдүүд бичдэг энэ урлагийн төрөл бол манайхаас өөр оронд бол өмнө хөгжсөн. Нилээн одоо хөгжиж явж байсан. Ялангуяа одоо Японд бол шото каллиграф буюу яг энэ багийн зохиомж уран бичлэг Япон, Солонгос, Хятадд бол одоо гоохо гэдэг яг энэ бичгийн урлаг. Тэгэнгүүт энэ Хятад, Солонгос улангууд харьцангуй ганцаарчлсан төрөлдөө их нэлээ хөгжсөн. Манайд бол Японд бол нөгөө тэр багийн буюу яг нэг 12 хүүхэд, 14, 16 хүүхэдтэй багаараа нэг бичгийг одоо 5-6 минутанд бичдэг ийм урлаг багтдаг. Тэгээд үндснийхээ хувцастайгаар одоо бүжиглэнгээ бичдэг. Бүжиглээд дуулаад тэгээд том биерээр маш том одоо форматн дээр буюу одоо жишээлбэл 6 м, 12 м-ийн урттай тийм том даван дээр 12-оос 14 хүүхэд нэг дор ингээд том биерээр бичдэг. Тэгээд дээр нь зураглал хийдэг. Тэгэхээр чин тэр бол нөгөө багаараа одоо бичдэг юм урлагийн төрөл багтдаг. Тэгэнгүүт чин тэрэн дотор хүүхдүүд яадаг вэхээр одоо зарим нь одоо дүрслэл зохиомж зураг хийж яхад зарим нь
яг текст бичиж идэг. Зарим нь том одоо биерээр тэр талбай дээр маш гоё юмсыг текст бичиж явах жишээтэй. Тэгээд 12 хүүхэд тэр богинохон хугацаанд бүтээл хийгээд үзэгчдэд харуулдаг. Ийм бүр одоо Японд бол олон улсын арга хэмжээ болж хөгжиж байгаа ийм урлаг байхгүй. Тэгээ одоо энэ жилээс бол бид нар бол одоо Япон руу хүүхдүүд авч явж үзүүлээ. Энэ олон улсын арга хэмжээнд бид нар бас оролцдог болъё. Монголдоо яг энэ холбоогоо байгуулад хүүхдүүдэд энэ олон улсын арга хэмжээнд оролцуулдаг байя гэдэг үднээс одоо Монголын зохиомжтой уран бичлийн холбоо гэдгийг байгуулад бид одоо дараагийнхаа арга хэмжээнд оролцох гээд бэлтгэл явуулж байгаа гэж байна. Их сонин сонсогдож байна. Миний хувьд бол анх удаага сонсож байгаа болохоор бүжиглэнгээ бичин, дуулангаа бичин гэхээр Монгол мэдээж үндснийхээ дуу бүжгийг хийх бах та. Тийм. Энэ жилийн нодлон бол манад одоо 4 баг буюу нийтдээ 48 хүүхэд оролцсон арга хэмжээ болж байсан. Манай Жаахан Шаргын нутаг Монгол Бичгийн уралдаан анх бол Сүхбаатар аймгийн Баруурт сумын засаг дарга одоо манай ангийн залуу Жохот өгсөн дэмжлэгтэйгээр бид нар одоо 250 хүүхэдтэйгээр коронавигийн үед анх эхэлж байсан. Тэгээд дараа нь 250 маань бүр 500 болоод тэрний дараа жил бүр 700 болоод дөрөв дэх жилдээ бүр 1000 болоод 5 дахь жилдээ бүр 1200 болчихсон. Бүр ингээд айгүй тийм өсөлттэй. Тийм байна. Тийм хүүхдүүд оролцдог байсан. Тэгээд тэгж их оролцохын бас цаад шалтгаанд нь манай яг энэ зохиомжтой уран бичлэгийн төрөл номинац орж ирсэн л дээ. Тэгээд тэр нодлон бол одоо 4 багийн хүүхдүүд тэр чигээр дандаа огтуд байсан. Багт нь яг ганц нэг хүүгүүд байсан. Энэ жилийнх бол бүр 8 баг оролцсон. Тийм нодлон 4 орж ирсэн. Энэ жил бүр 8 баг оролцсон. Ирэх жил бүр өсөх бах. Маш их өрсөлдөөнтэй, маш гайхамшигтай болсон. Тэгээд энэ жилийн хувьд бол нийслэлээс бүр 184 дугаар сургуулийн одоо чүрэгийн домог гэдэг Алтай хатгатай хөвгүүдийн баг орж ирсэн. Тэгээд хөвгүүд маань Алтай хатгаар тоглонгоо Монгол бичгээр бичсэн бүр үнэхээр гайхамшигтай. Тэгээд яагаад гэвэл энэ биерийн бичлэг ер нь энэ уран бичлэгийн урлаг гэдэг чинь нөгөө нэг талаас нь бясалгал нөгөө талаас нь маш их төвлөрөл нөгөө талаас нь айгүй гайхамшигтай мэдрэмж шаарддаг юм урлаг байхгүй. Тэгээд дээрэс нь баг их яаж зурх юм, яаж зохиомжлох юм, яаж бүжиглэх юм, ямар аянд бичих юм, хэдэн минутанд дуусгах юм, хин яаж хөдлөх юм, тэр чинь ерөөсөө тэр чигээр бүр багийн урлаг болчихж байгаа байхгүй. Тэгээ ийм багаараа хийдэг урлаг байхгүй байгаа байхгүй. Манайд бол одоо юу гэдгийг ганцаарчилсан хэлбэрээр одоо жишээлбэл Монгол бичгийн уралдаан, цэвэр бичгийн уралдаан, уран бичлэгийн уралдаан гэдээ маш олон уралдаанууд зөндөө зохион байгуулагдаж байгаа. Одоо жишээлбэл Мөнх тэнгэрийн бичиг гээл тийм ээ, цэвэр бичгийн уралдаан, одоо Монгол дургатны, Монгол бичгийн олон улсын уралдаан гэдэр гээл маш олон Монгол бичгийн уралдаанууд байгаа. Тэрэн дотор ерөөсө бүгд дандаа нөгөө ганцаарчилсан буюу нэг хүний бүтээлээр оролцоод байгаа байхгүй. Гэтэл яг энэ performance calligraph art гэдэг маань тэр олон багийн нийлбэр урлаг яваад байгаа. Тэрэн дотор түүх, уран зохиолын багш, монгол хэлний багш, монгол бичгийн багш, дүрслэх урлаг технологийн багш те, дуу хөгжмийн багш, бүжгийн багш эдгээр бүгд нэгдчихэд нэг бүлэг хүүхдийг бүтээл хийхэд нь бэлтгэнэ гэж байна. Тэгэхээр чинь нөгөө хичээл хоорондын уялдаа холбоо, хүүхдүүдийн нэгдэл, дээрээс нь тэр хүүхдүүд яг нэг хүн шиг бүтээл хийгээ гаргахын тулд тэд нэр хамтын ажиллагаа гэдэг юм гарч ирж байгаа байхгүй. Тэгээд тэр хүүхдүүдийн одоо сүүлийн үед бол би яг юуг илүү их анзаарч байгаа нөхөр хүүхдүүд дэлгэцэн их амралтай бол. Компьютер их хардаг болцсон, гар утаснаас алахгүй болцсон. Яг энэ цаг үед яг уран бичлэг гэдэг энэ зүйл чинь гараараа их гоё уран гоёмсог бичих тэр мэдрэмжийг авах. Харааны урд бай, тэрийг харах мэдрэмж. Тэгээд тэр харж ингэж яхасаа илүүтэй тэр хүүхэд өөрөө мэдэрнэ гэдэг чинь өөрөө гайхамшигтай урлаг байна. Тэгэхээр яг тэгээд ганцаараа биш хамтдаа тэр гоё урлагийг бий болгоно гэдэг нь өөрөө гайхамшигтай урлагийн төрөл байна. За дээрэс нь бүжиглэн. Бүжиглэнгээ одоо энэ жишээлбэл энэ биерний өснүүд бол маш олон янз янз байгаа шүү дээ. Тийм байна. Гэтэл одоо энэ биер гэлдэгт чинь бол одоо энэ дотор хамгийн том боловч яг нөгөө перформанс дээр бол энэ хамгийн жижигэнтэй ороо явж байна. Хүрдсийг шиг том биерээр бичсэн шүү дээ. Тэгэл том хувин шиг юм дотор биерээ хийгээл. Тэгэл тэр их бэхээр цацж гал бичин тэр чи өөрөө тэр чигээрээ сэтгэл хөдлөл эмоц. Ямар агшинд ямар бэхийг яаж хийх вэ? Яаж цацах вэ? Яаж хаях вэ? Хаялга цацлага гээл те. Өргөлт чирэлт даралт гээл тэр чи одоо асар олон юмнуудыг мэдэрч байгаа.
Тэгээд тэр хөдөлгөөний үеийн налархаа байдал, хөгжмөө сонсно, орчноо мэдэрнэ, тэр талбай дээрх зохиомжоо мэдэрнэ, өнгөө мэдэрнэ, ямар өнгөөр яах вэ? Яаж цацах юм, яаж хаях юм гээл маш нарийн урлаг байгаа. Тийм байна. Тэгээд энэс гадна бас таны хэлсэнчлэн хүүхдийн хүмүүжилд та бол бас нэлээд хэрэгтэй зүйл хийж байгаа юм байна гэж харлаа. Тэгэлгүй яг энэ бол одоо яг хүүхдийн ялангуяа одоо энэ цаг үед бол би хүүхдийн хүмүүжилд асар их нөлөө үзүүлнэ гэж би харж байгаа. Яг тэгэхээр энэ хүүхдүүд бол хит их одоо нөгөө одоо ганцаардмал одоо нөгөө тусгаарлагдмал яваад байна шүү дээ. Хүүхдүүд чинь одоо нөгөө мэдээллийн 900-д төрцсөн дэлгэцтэйгээр би найзлал байж байгаа. Гэтэл яг энд бүх талаараа хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлж байгаа яг гоё хэлбэр байгаа. Тийм байна. Тий. Тэгэхээр энэ дээр бол одоо манай багш сурагчид гэдэг юм уу одоо эцэгчүүд бол бүр үнэхэрийн одоо сэтгэл хангамжтай. Яг тэгэхээр маш гоё үр дүнгууд гарч ирж байгаа. Манай хүүхэд утаснаас олдоод нэгдүгürt их орон сэтгэлгээтэй бол хоёрдугаар утаснаас олдчихлаа. Гуравдугаар юм хийх аюу гоё тийм бүтээл сэтгэлгээтэй болчихлоо. Дөрөвдүгээр хамт олон багийн ийм хамт олон өсчихлээ. Бүр аюу олон эерэг шин чанарууд гарч ирээд байна. Тэгэхээр энэ бол хүүхдийн хүмүүжил яг тэр нөгөө урлагийн гоо зүй, гоо сайхан багийн хамт багаар ажиллагаа хичээл хоорондын уялдаа түүх өв соёлоо судлах урлагийн гоо зүй мэдрэмж гэдэг асар олон зүйлүүдийг ингээд нэг дор өгöd байгаа учраас энэ бол үнэхээр гайхалтай. Тэгээ тийм юмд хүүхдүүдийг дурлуулчих гар хүүхдүүд бол бүр үнэхээр сэтгэл хангалуун багт. Тийм байна. За та төрийн ордонд нэг үзэсгэлэн гаргасан байсан. Тэр талаараа бас хэлж өгөөч. Ямар үзэсгэлэн гаргасан? Энэ одоо би бас боддгийг шүү дээ. Яг энэ нөгөө Монголын эзэнт гүрний хаадын загтлууд гэдэг энэ нэртэй үзэсгэлэн маань төрийн ордонд 2 удаа гарсан. За. Монгол Улсын ерөнхийлөгч хэвэлдор тухайн үеийн ерөнхийлөгч байсан одоо Батулга ерөнхийлөгчийн одоо зөвлөх байсан Уянга гишүүн. Анх одоо би Уянга гишүүнтэй анх ярьж байгаад одоо яг ингээд бичиг соёлын Монголынхаа эзэнт гүрний хаадын загтлуудыг одоо ингээд төрийн ордны түүхийн музей гэж байсан. Тэрэнд гаргах хүсэлтэй өгөөд тэгээд тэр хүний дэмжлэгтэйгээр анх үзэсгэлэн гаргаж ирсэн. Тэгээд үнэхээр энэ одоо дээд тэнгэрээс хаадын маань одоо сүнс одоо авшиг гэж байдаг бол өстэй юу эс. Тийм тэгээд төрийн ордонд анх миний үзэсгэлэн гарснаас хойш бол одоо дэлхийн нэлээд орноор яг энэ үзэсгэлэнгүүд маань явсан. Тэгээд бичиг соёлын маань л буян заяа гэж боддог шүү дээ. Үнэхээр гайхамшигтай. Тэгээд өвдийн маань одоо яг энэ хаадын загтлууд гэж яриад байгаа маань бол тэр тухайн улс орнуудтай дипломат харилцаагаар одоо харилцаж ясны бодит баримт байхгүй тэр чинь. Түүнээс биш одоо юу гэдгийг дэлхийн зарим нэг улс орнуудад монголчуудыг нэг харанхуй бүдүүлэг те тэгээ морин дэлэн дээр сэлэм эргүүлэл алж чадаал байдаг гэдэг ойлголттой л яваад идэг шүү дээ. Ер нь дэлхийн улс орнууд гэтэл чинь бидний өвгдөөс хизэж тийм байгаагүй гэдгийг илтгэж байгаа бодит баримтууд байхгүй юу? Факт. Тэгэхээр энэ бодит баримт бичиг гэдэг чинь өөрөө л ерөөсөө эхлээд заавал дипломат ёсны хамгийн ийдэг хэлбэр болох загтал хэлгээд байсан байгаа байхгүй. Бид та бүхэнтэй танаа улстай инх тайвнаар зэрэгцэн өршмөр байна гэдэг ч юм уу те. Бид танаа улсад ингээд одоо бид бол дэлхийн эзэд байна. Бидэнтэй одоо ингээ найрамдлаар инх тайвнаар зэрэгцэн өршөө. Тэгээ алба хувчуур өгөөд ингээ байх юм бол та бүхэн бидний ивэлд багтана гэсэн утгатай. Ер нь наран мандах зүгээс наран жаргах газар нутг бол бидний нутг юм аа. Гэсэн байдалтайгаар бичээд хариу өгж байгаа нөгөө бусад улс орнууд бол таатайч хүлээж аван таагүй хүлээж аван тийм ээ. Тэгээд мэдээч хэрэг тухайн үеийн цаг үе нийгэм тэр тухайн үеийн хүмүүсийн сэтгэл зүй сэтгэхүй мэдээч хэрэг одоогийнхоос мэдээж хэрэг шалгуур байгаа шүү дээ. Тэгээд яаж хүлээж авснаас хариу өгөлтлүүд нь гарч ирж идэг. Гэтэл тэр үед бидний өвдөөц загтал харилцаагаар харилцдаг, зоосон дэмдэгтээр харилцдаг, дээрээс нь зоосон дэмдэгтээр худалдаа наймаагаа эрхэлдэг. Гэргээ буюу тэр гэргээг бариад явж байгаа хүн бол тэр тухайн улс оронд, тухайн газар нутагт одоо тэр хааны болоод ноёд төшмөдийн зарилгын дагуу зарилгийг аваад явж байгаа элч гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ элчийн үргийг гүйцэтгээ явж байгаа хүний аюулгүй байдал, тав тухтай байдал, унтж амрах тэр орчин нөхцөл бүх юмар нь хангадаг байх хэрэгтэй гэсэн. Ийм одоо орчин цагийн дипломат ёсны хамгийн байж болох бүх юмнуудыг монголчууд аль 13 дугаар зууны үед эдэлж хийж исэн гэхээр ч гайхамшигтай байна. Тэгэхээр бид нь бол зүгээр нэг талд морь унаад гэдэг юм уу талд мал адуу маллаа явж байгаа тийм бүдүүлгүүд бол бас биш байхгүй юу. Гайхамшигтай соёлтой арддаг байсан баг. Тийм байна.
За тэгэхээр одоо цагт бас та зөвхөн одоо монголчуудаа биш бас гадаадын одоо хурж ирж байгаа зочид гийчидтэй монгол бичгээс одоо таниулан үзүүлж байна. Энэ хүмүүсийн сэтгэгдэл юу гэж хүлээж авч байна? Ямар хөө сэтгэгдэлтэй байж байна? Гэхдээ мэдээч хэрэг дэлхий дээр байж байгаа бичиг соёлууд дотроос ганцхан монгол бичиг ус байгаа шүү дээ. Тийм босоо бичиг. Тэднэрт бол маш сонирн байгаа. Тэгээ би бас ерөнхийдөө бол бас шоглож ярих дуртай. Юу гэхээр одоо юу гэдгийг хэвтэй бичиг кирилл гэдэг ч юм уу те энэ бичгүүд ингээ хажуу тишээгээ баруунаас зүүн тишээгээ ингээл бичгээр ингээд биеийн хилэмж хөдөлгөөнөөр ингээ харахаар үгүй гэдэг байгаа юм шиг байгаа шүү дээ. Тийм байна. Тэгэхээр чи монгол бичиг чинь дээрээсээ ингээд яаж зурчин дандаа тийм гэсэн эрг мэдрэмж. Зүгээр яхаа энэ хошин жок. Тэгвэл монгол бичгээр бичээд ингээд явхад бол тэр тухайн хүнд өөрт нь ийм босоо бичгээр миний нэрийг ингэж гоё бичиж болдгийм байж та гэдэг тэр сэтгэл хөдлөл мэдрэмж гэдэг гайхамшигтай байна. Тэгээд дээрэс нь тэрийг уран гоёор одоо миний нэг давуу тал байна л да. Энд чинь дүрслэх урлагийн багш мэрэгжлийнхэн давуу талыг гаргаж штэ энэ уран бичлэгээр. Тэгэнгүүт чинь тэр хүний нэрийг одоо өөрийнхөө нэрэнд дургу хүмүүс ч айгүй их байгаад байдаг байхгүй. Тэгэнгүүт тэрийг маш гоёмсгоор ингээ бичээдэггээр нэрэндээ дуртай олж байгаа жишээтэй. Тэгээд монгол бичиг гэдэг юм чи ийм гоё юм уу ямар гоё юм. Тэгээд тэр чигээр эн чинь арт буюу урлаг юм байна штэ гэж хүлээж авч байгаа жишээтэй. Тэгэхээр ер нь бол яг энэ бичиг соёлыг гадныханд ингэж ялангуяа түүх өв соёлтой зэрэгцүүлж таниулах энэ үйл хэргийг хийж чадаа би бол их баяртай байдаг. Тэр ч утгаараа гадаад харилцааны яамныхаа нэрийн өмнөөс олуулсад одоо Монголынхаа эзэнт гүрний хаадын загтлууд болоод бичиг соёлоо түгэх ийм эрхэм хүндтэй үргийг хүлээсэн. Одоо Монгол улсын соёлын элч гэсэн ийм статустайгаар гадаадд ингэж явдаг ийм сайхан ажилтайдаа үргэлж баярлж талархаж явдаг шүү дээ. Зөв. Бас нэг асуух зүйлийг сонирхол надад санагдаад байгаа юм. Таны энэ монгол бичгээр одоо ингээд бичиж явах явцад хамгийн одоо хэцүү үг эсвэл хамгийн одоо гой бичигддэг үг гэж бас байдаг уу? За, гэхдээ тэр бол ерөөсөө юу юм бэ нэлээ. Яг би түрүү хэлжсэн монгол бичиг уран бичлэг гэдэг чинь ерөөсөө яг нөгөө сэтгэл хөдлөл мэдрэмж их шаарддаг. Заримдаа ингээд яг тэр нөгөө тухайн хүний нөгөө сэтгэл зүйн онцлогоос хамаарч заримдаа ингээд бичихэд хүртэл яг адилхан нэг үг мөртлөө тухайн цаг үед миний сэтгэл санаа ямар байгаас хамаарч тэр бичиг их гоё болдог. Гэтэл зарим үед одоо ингээд юу гэдэг ингээд гадаадууд зочид ингээд орж ирээл ингээд амар гоё алга ташаал тий маш их гоё сэтгэл хөдлөлтөөр ингээд яхад чинь эмоцтой айгуу гоё. Бүр ингээд бичиж байгаа зүйл хүртэл нөгөө онгод орно гэдэг шиг тий их гоё болдог. Гэтэл бүр ингээд орж ирчгээд бүр ингээд яах гээд байгааг нь мэддэхгүй ингээд бүр ингээд ураагаад ингээд сууж яхад бичиг нь хүртэл баг тэр темпераменттэй орчихсон явж идэг байхгүй. Тэгэхээр яг тэр нөгөө тухайн цаг үеийн сэтгэл хөдлөл, эмоц, мэдрэмж, тухайн цаг үеийг одоо яаж одоо өөрчлөх үү гэдгээс тэр ур чадвараас үл хамааран баг янз янз одоод байдаг. Тэгэхээр яг одоо юу гэдэг тийм үг гоё болдог, тийм үг муухай болдог гэдэг юм бол байхгүй. Ер нь бүгдийг нь л ажиллахаар гоё юм шиг болгохын тулд тэр чинь нөгөө нэг даралт нэг тэр тухайн агшинтах мөч эргээд хийжээж ирэхгүй учраас нэгдүгээр алдаатай бичиж болохгүй. Энэ бол айгүй хариуцлагатай. Зүгээр л чинь нэг шүд алдахад, нэг цэг тосол алдахад тухайн үг өөр болж идэг, утга нь өөр болж идэг. Тийм учраас миний нэг анханасаа миний нэг жоохон одоо имиж явсан зүйл бол би ч өөрөө нэг хэл бичгийн хүн биш учраас монгол бичгээр заримдаа их алдаатай бичих гэдэг тал байдаг. Ер нь эхэндээ хөлөл их алдчихсан. Тэгээд одоо сүүлийн үед бол дандаа нэг словаар ашигладаг. Нэг толь бичиг. Монгол бичгийн одоо гайхамшигтай толь бичгүүдийг гаргацсан. Тэгэл одоо байнга толь бичигтэй л найзалдаг. Тэгэл энэ үг ямар үг вэ? Яагаад энийг ингэж бичдэг гэдэг юмнуудаа дандаа харж судалж яж бичдэг. Харьцангуй одоо ингээд нөгөө ерөнхий үгнүүдээ бүгдийг мэддэг болчихсон ч гэсэн гарцаагүй заримдаа бас нэг уламжлалт бичиглэлийн үгнүүдийг бас алдах тохиолдлууд бас байдаг. Тэгэхээр тэрэн дээр л одоо нөгөө за энэ үгийг ингэхгүй л болохгүй те сайн харахгүй л болохгүй гэж бодож иж одоо толичиг ашиглаж бичдэг те. Таны хамгийн их бахархдаг бүтээл чинь эсвэл таны яг сэтгэлд ингээд бахархаад байгаад үлдсэн одоо юу гэдэг тийм арга хэмжээч гэдэг юм уу? Тийм зүйл байна уу?
За би арга хэмжээ бол сэтгэл үйлцнийг сонирхолтой арга хэмжээ бол за зэрэг 2019 онд болов 19 онд санаж байна. Би нөгөө Америкт Жорж Вашингтон юун дээр Дэлхийн банкн дээр арга хэмжээнд оролцоод ингэ байжсэн чинь тэнд нэг юм 250 гаруй ингэ зочид төлөөлөгчд ирсэн Дэлхийн банкн дээр. Тэгээд тэр тусдаа тайз засцсан. Тэгээд тайзан дээр урлагийн тоглолт явж байгаа. Тэгээ би тэр арт талд нь тэр буланд намайг та тэнд суугаад ингээд зочдын нэрсийг ингээ Монгол хүч хэрэгчэд байж байгаагаа гэхгүй юу. За. Тэгээ би за тэгээ гिचээд бэжсэн чинь эхлээл ингээл 2-3-аараа ирээл бичүүлээл вау гэж байжсэн чинь нөгөө тэнд тайз зэрэгтэл сууж исэн 250 хүн чинь бүгд тоглолтоо үзэхгүй бүгд ирээд очрлаа зогссон бүр ингээд номралтаад. Тэгээ нөгөө зохион байгуулж исэн хүн пөөх би энд урлагийн тоглолт тэнд тавиулаад байдаг. Энэ нөхдүүд энд ирээд очирсан. Би өглөө 8-аас ороод 5 цаг хүртэл тэр Дэлхийн банкын хатлан тэнд бүтэн өдөрчингөө зогсоод бүгдийг бичиж өгчээсэн. Бүр тэр бүр санаанаас гардаг. Тэгээд ер нь тэгээд энэ тэнд арга хэмжээнд дэр очихоор ерөөсөн нөгөө эхлээд л айгүй нэг тийм дуртай дургу хүлээж авдаг байхгүй. За нэг ганц нэг нэр бичүүлээд авандаа гэж хүмүүс ярьж байтал тэнд байжсэн бүх хүмүүс ирээл очирлцдаг. Тэгээд би чинь ганц цагийн арга хэмжээ гэж ирдэг. Тэгээд сонжирсаар бол 2-3 цаг эсвэл тэрэ цутааж явдаг бол. Тэгэхээр л ерөөсөө хүмүүс маш их тэр бичгийн гоё сайхныг мэдэрдэг. Би ч гэсэн их гоё өөрийнхөө нэрийг бичүүлээд авъя гэж боддөг юм шиг байна. Тэгээ ер нь ингээд нэр ус бичгээс гадна тэр нөгөө хүмүүс гоё ерөөлтэй одоо янз бүрийн амжилттай аз жаргалтай гоё үгнүүдийг бичүүлэх дуртай, симпл үгнүүдээ бичүүлж авах их дуртай байдаг. Тэгээд миний хийсэн бүтээлүүд би өөрөө боддөг шүү дээ. Ер нь их азтай хийж байгаа бүтээл болгоныг одоо юу гэдэг өөрийнхөө нэрийг бичүүлсэн гэдэг юм уу, ерөөлийн үг бичүүлсэн хизээч гэртээ очиад энэ тэнд очиж хайчихгүй байхгүй. Хоймортой үлэгдэг. Тэгээ миний хийсэн бүтээл болгон айл гэрийн хойморт байдаг учраас айгүй их бахархдаг. Тийм сайхан. Тэгээд одоо нэг хэсэг нэг үеийн явд бол монголчууд чинь бичиг соёлоо дээдэлдэг. Би бол Монгол Улсын ерөнхийлөгчийн тэр зарилгаар монгол бичгийг төрийн охс бичгтэй болгосон энэ зүйлдэл бол маш их талархдаг. Тэ одоо ингээ 2025 оноос эхлээд одоо төрийн бичгийг хос бичгтэй болгоцсон байгаа байдал бол бид бол дэлхийн түвшинд бид бол ийм гайхамшигтай соёлтой юм маа гэдгээ харуулж байгаа юм сайхан үйл явдал боллоо л гэж хардаг. За одоо таны хийх гэж байгаа ажлуудын талаар бас ярмаар байна. Энэ их үйлийг хийж байгаа одоо маш олон шавнартай болж байна. Тэгээд performance calligraph art гэдэг энэ сайхан шин төрлийг бас Монголд оруулж ирээд үр хойчтой зааж байна. Одоо цаашдаа та юу хийх гэж байна вэ? За миний одоо мөрөөдөл гэх юм одоо би ч мөрөөдлөл одоо ажиллах гэж яваад байгаа юм л дээ. Тэгээд маш олон ажлууд мөрөөдсөн төлөвлөжсөн явж байна. Тэгээд ер нь халиваа ажлыг хийхэд яг мэдээч хэрэг энийг одоо үнэхээр сайхан дэмжээд үнэхээр ингээд аваа явчихдаг бол одоо боловсролын яам, соёлын яамууд маань үнэхээр дэмждэг бол одоо тийм ээ үнэхээр дэмжээд явцдаг бол би одоо маш их хийх юм асар их байна. Харамсалтай нь манайх ч одоо яг нэг үгөө хэлэхэд бас яг энд соёл боловсрол дээр бол мөнгө тавих гэдэг юм уу санхүү эдийн засгаар дэмжих гэдэг юм уу тэр тал дээр ер нь жоохон хойр одоо таарахын талтай. Тэгээ одоо яг стайл нөгөө бор зүрхээрээ гэдэг юм уу стайл нөгөө урд тормогоо авч хой тормогоо нөхөж л явна. Тэгээд яг ер нь тэгээд цаг сайхан болох бахтаа л гэж боддөг шүү дээ. Тэгээд ямар ч байсан төр зэсэг маань ялангуяа манай боловсролын байгууллага соёлын яам энэ зүйл одоо төрийн байгууллагууд маань бодитойгоор сайхан дэмжиж явчихвал одоо маш олон гой зүйлүүдийг маш олон хүүхдийг хөгжүүлэх, хүүхдийг боловсруулах тийм энэ хүүхдийн хөгжилд хэрэгтэй ялангуяа Монголынхаа өв соёлд хэрэгтэй энэ зүйлсүүдийг хийх маш олон одоо чадварлаг багш нар маш их байна. Бид нар тэднэргээ дэмжиж хамтраад ажилласаа л гэж боддог. Тэгээд яг энэ performance calligraph art бол гайхамшигтай урлаг. Энэ бол маш гайхамшигтай хөгжнө гэдэгт бол би 100% итгэлтэй. Тэгэх баха. Надад ч гэсэн таалагдж болдог бол 5 хүн ч гэсэндээ очиод. Тийм. Ирэх жилийн одоо жаг шаргын нутаг яг энэ Монгол хүчийн олон оролдоонд бол ганцаарчилсан мэрэгжлийн уран бичээчдийн төрлийг оруулъя гэсэн төлөвлөгөөтэй байж байгаа. Тэгэхээр манай уран бичээчд бол нэлээд орж ирэх бах. Хамгийн гол нь одоо яг энэ нөгөө тодорхой хэмжээний эн чинь бас нөгөө боловсрол соёлын ажил учраас яалтж явахгүй л яам тамга гэдэг юм уу яг энэ төрийн байгууллагууд тодорхой хэмжээгээр дэмжиж өгөхгүй л бол
Энэ бол цаашаа явахад бас жоохон хүндрэлтэй л дээ. Ер нь тэгээ аливаа ажил зохио байгуулахад чинь дандаа санхүү эдийн засаг яригдчихэдэг учраас энэ дээр бодлогын чанартайгаар төрийн байгууллагаас дэмжиж өгчвөл цаашаа явчих واخаа л гэж боддог. За одоо хоёулаа өнөөдрийн ярианыхаа төгсгөлд нь таны навчирсан энэ биер бих байна те. Энэ талаар бас би асуухгүй өнгөрч чадахгүй тайлбарлаж өгөөч. За тэгээ энэнийг та бас орж ирэхдээ нэг хэлжсэн юм аа. Юу гэлээ? Хойлмол те. Хойлмол. За тий. За тэгээ энэ та бичгийнхээ хэрэгслүүдэд тайлбарлаж өгөө. Тэгээд энэ хойлмол дээрээ одоо бидэнд хөх тэнгэр радио гэж бичиж өгөх гэж байгаа юм. Тэгээд төгсөлд нь хоёлаа тэгэж бичээд тэгээ өнөөдрийнхөө яриагаа өндөрлөе те. За тий. Ер нь би энэ нөгөө түрүүн ярьжсэн ярианыхаа ихэнд нөгөө биерийн урлаг гэдэг биер гэдэг бол одоо яалтчихгүй манайхны урлаг биш л дээ. Энэ хятадаас гаралтай. Тэгээд миний нэг жоохон бас нэг жоохон үндэсний үзэл давмгаалаад байдаг тал нь юу вэ гэхээр энэ нөгөө биер дандаа нөгөө хятадд үйлдвэрлэгдчихсэн байгаад байдаг учраас биерээ жоохон хятад гэж харагдуулахыг хүсээгүй. За. Тийм учраас би энэ нөгөө Монголынхоо нөгөө одоо олдуруудаас тий эртний хүн нүгийн үеийн олдурууд янз бүрийн энэ Монголын эртний энэ соёлын өв болсон энэ олдуруудын хэлбэрүүдийг би нөгөө юугаараа керамикийн цавуугаар ингэж хийгээд ард нь ингээ хийгээд өчтдөг байхгүй. Тэгэхээр энэ бол нэг тийм өөрмөц энэ нэстэ жиг нөгөө дэлхийд байх ганцхан гэдэг шиг тий. Тэгээ бүгдийг би өөрөө хийдгийг. Өөрөө хийгээд ингээ ялгарах одоо энийг гэлдэгт чи би ингээ өөрөө хийчихсэн тий. Тэгтэл чи яг энэ хэрвээ ингээд яах юм бол одоо яг ийм хятад бичгтэй ийм биер байгаад байдаг байхгүй. Тэгээ би ийм биер юм бичгнээс нь яг үндэлгэд жоохон залхаад тэгээд хятад гэж харагдуулахгүй тулд юм арталт нь янз янз бичдэг байхгүй. Тэгээд одоо энэ урдлын нөгөө биерний үс биш үү? Тий. За энэ нь яг хөө манайхан бол уламжлал байдаг л да нөгөө туулайны үс одоо хийрэм зурмны үсээр манайхан биерээ хийдэг тийм уламжлалууд бол байдаг. Тэгээ одоо нөгөө юм хөгжсөн одоо тий бид ч одоо нөгөө өөрсдөө үйлдвэрлэхгүй гаднаас ихвчлэн одоо авчираад байгаа учраас яхаа байгаа юмаа жоохон өрөмсөлж авч байгаа. Тэгэл одоо энэ тамга тэмд эднэрийг бол ялтчихгүй ингээ өөрөө бүгдийг хийчихэж байгаа. тамга байна тий. Тамга. Тийм. Тэгээ энэ тамга гэдэг бол ерөөсөө яг тэр тухайн уран бүтээлчийг хинбэ гэдгийг нь харуулж байгаа бичиг шүү дээ. Тэгээд дарц гэсэн үг тий. Тэгээд ингээд энэ бол одоо ингээд нар саргаалтай ингээд бэлэгдлийн шин чанартай. Ингээд тамгуудаа бүгдийг нөрөйчих. Одоо тэнд байгаа нэг өдтэй үзэг байх шиг байна да. Тий. Одоо энэ бол яг нөгөө миний кирилл каллиграф бичдэг үзэг. Зөв. Тий. Энэ бол нөгөө кирилл каллиграф. Хуучин бид нарын нөгөө юуны 13 үзэг гэж байдаг байсан шүү дээ. Тэр шиг яг юм шрифтийн хошуу үзэгтэй. Одоо ийм гоёмсог маш гоё харагдаж. Орчин үеийн ийм үзэгнүүд бол зөндөө байгаа. Би энд бол нэг тийм айхтар юу биш. Айхтар дуртай бол биш. Хулсан үзэг яг энэ биер хоёртол. Тэгэл та бол бэхэндээ дүрж байгаа л тэгэл бэхэндээ дүрж байгаа л шүү дээ. За ингээд өнөөдрийнхөө ярилцлагыг энд хүрээд өндөрлөе. Тэгээ манай студид бидний
урилгыг хүлээж аваад ирсэн танд маш их гялалаа. Та сайхан наадаарай. Тэгээд маш их ажилтай завгүй байхад нь тэр холоос бас дуудаад аваад ирсэн. Тэгэхээр ирээдүйн ажилд нь энэ соёлын их өвийг тээж аваа таны ажил үйлсэд нь амжилтыг хүсье. За маш их баярлалаа. Тэгээд эрхэм мөндөд Монгол туурахтан монголчууд та бүхэн минь илгэрийнхээ болон төрлөөрөө төвшин жаргалтай дэнж хотод сайхан наадаарай гэж хүсье. За ингээд өнөөдрийн манай зочин хойморт Монгол улсын соёлын элч, уран бичээч, Тэтэн арт академийн тэргүүн, дэд профессор судлаач Ариун Болд оролцлоо. Хамтдаа байсан үзэгч, сонсогч та бүхэндээ баярлалаа. Та бүхэн минь сайхан наадаарай.